Оо, сайн байна уу? Өглөөнд ямар сонир хүн бэ? Баярлалаа. Монголд ирээд удааг байна. Чанарыг эрхэмлэгч үндэсний үйлдвэрлэл Монгол сахин байлээ. Монглоос. За, орой дөрөв зам нэвтрүүлсний урилгыг хүлээн авсанд юуны маш их талархжээ. За, сая 4-р сард дэлхийн хамгийн анхдагч ууган марафонуудын нэг Босны марафонд амжилттай оролцсон. Тэгээд тухайн марафоны сэтгэгдэл за өрсөлдөө ямар явагдав? 130 дахь удаа буюу 130 дахь жилдээ зохион болгож байгаа одоо хамгийн эртний маш алдартай марафон. Тэгээ энд Монгол улсад төлөөлөөд элит гараанд гарч оролцсон. Тэгээ Бостонгийн марафоны нэг онцлог гэх юм бол нэг газараас гараад шууд тэр чигтээ явсаар байгаа Бостон одоо энийхээ хотынхаа төвд баринд ордог. Ингэж орохдоо Бостонгийн марафоны заманд бусад улс орны замыг бодвол уруу тэгсэх хэрнээ годоо маш их өксөртэй тэгээ бариан бол уруудаж ордог. Ийм өксөр уруутай бас нэлийн хүн зам тооцогдох хэрнээ одоо юу хэмдэ тамирчид маш сайн өндөр амжилт гаргадаг нэг өрмөц онцлогтой зам гэх юм уу. Тэгээ энд одоо анх удаа оролцоход бол үнэхээр бас сэтгэл бас хөдөлжсэн. Яагаад гэхээр дэлхийд дээр маш олон том марафон байдаг. Бостон марафон, Токио, Лондон, Берлин гээд нэрт болохоор ингээд элит гарна гэдэг бол тухайн тамирчны өөрийнх нь бас чансаа нэр хүнд тухайн нэр хүндийг дагаад тухайн одоо Монгол улсаа сурчлах мөн одоо Монгол хүн марафон гүйлтнээс тодорхой хэмжээний чадвартай шүү, боломж нөхцөл ер нь бага шүү гэдгийг бас харуулж чадсандаа бас маш их баяртай байгаа. 4 жил нэг удаа болдог Азийн Олимп байгаа. Азийн Олимпиад орох хамгийн том зорилго байгаа. 10, 11, 12 сард мөн одоо он гараад дэлхийн аварга 2027 онд Бээжинд болох дэлхийн аваргын эрхийн төлөө тэгээ мөн 2028 онд Америкийн Лос Анжелес хотод болох Олимпийн эрхийн төлөө бас нэг үзэх төлөвлөгөөтэй байгаа. Япон улсаас одоо анхны легионоор тамирчин болсон гэсэн үү? Энэ тухайгаа яриач. Одоо Монгол улсаас анх удаа одоо легионоор тамирчин 2014 онд Токио гэлгийн хүртэл Японы компани нэр дээрээс оролдоод тэгвэл олон улсын тэмцээнд оролдоод Олимп Азийн наадам болохоор зөвхөн Монгол улсын нэр дээрээс тийм одоо Токио гэлгийн хүртэл хийсэн гэх юм уу? За. Том охин одоо ойрын зай марафон гүйлтэр хичээлт юм шүү дээ. Тэгээд Азийн наадамд оролцсон гэсэн үү? Том охин одоо ойрын зай гүйлтээр хичээлж байгаа. Тэгээд Азийн наадмаараа одоо 100 м болон 100 м-ийн хатгалтай гүйлт орох ерөнхийдөө төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж хөнгө атлетик бол дэлхийн бүх спортуудын хатан хаан гэгддэг. За дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэснээс 12 удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Монгол улсаас 6 удаа тасралтгүй Олимпиад эрхээ авч оролцсон. За энэ хоёр том оргил одоо өрсөлдөөнд эрхээ авч өрсөлддөг байгаа. Хэр оргийн тамирчин чадахгүй шүү дээ. Та одоо тун одоо Монголын ард түмний яалахын аргагүй бахархал тамирчин шүү. Одоо юу хэмдэ анхаа энэ спортод нэг дурлсны бас хамгийн гол нь миний гол зорилго багш нарын гол зорилго юу вэ гэхээр Монгол хүн буудлага, жудо, бокс ч юм уу одоо нэг олимпийн медаль авч байгаа төрлөд энэс илүү хэрэг яг ингээд боломж нөхцлөөрөө байгаад ингээд дэмжих юм бол Монгол хүн марафон гүйлтэнд амжилт гаргаад цаг хугацааны хувьд нэг өдөр олимпиас дэлхийн аваргаас медаль авах тэр үндэс суурийг ингээд тавьж гаргаж явж байгаа да бас их баярлалаа. Яг энэний төлөө яг өнөөдөр 12 удаагийн дэлхийн аварга тэгээ 6 удаагийн олимпиад орсон одоо Монголд төдийгүй дэлхийд одоо цоргонц тамирчин болчоод байж. Энэ марафон гүйлтэнд одоо өнөөдрийн тууштай өндөр формыг хадгалж явж байгаа нэгт өөрийн гэсэн гол зорилго буюу ноён нуруу Монгол хүмүүсийн хилдгээр дээрэс нь хамгийн гол нь маш олон салаа зам бол байгаа. Гэтэл яг тэр олон салаа замаас гол нь яг зөв одоо өөрийнхөө хувь хүнийхээ болон яг спортын зөв замыг л голдож явах хэрэгтэй. Ямар нэгэн одоо хүнд одоо худлаа хэлээч ч юм уу янз бүрийн ингээд нэг бас нэг янз бүрийн асуудал хүмүүс ингээд гаргаа яваад идэг. Тэгэлгүй яг өөрийнхөө одоо итгэл үнэмшлээрээ явах юм уу? Ингэж өөрийнхөө итгэл үнэмшлээрээ явна гэдэг бол нэгсэндээ одоо нэг бурхан багшийн заасан нэг юм өөрийгөө тайван байлгах нэг зам юм уу? Энэ олон жил ингэж явж байхад хамгийн гол нөлөө үзүүлсэн хүн бол яа харахгүй тасгалжуулагч багш юу? Оюун төвөө Гэргэн минь байгаа. 2003 оноос өнөөдрийг хүртэл 2024 оноос хүртэл өнөөдрийг хүртэл ингээд 4 жил 2 жилийн хугацаатай одоо энэ өндөр ачааллыг авахд гол нөлөө үзүүлж байгаа юм болохоор яг нэгт аргэр хүүхдүүд дээрээс нь болохоор хүмүүсийн яг тэмцээний үеэр дэмжиж байгаа
дэмжлэг гэх юм уу ах トゥ хамаацсан даав ээж энэ энэ оргилыг одоо өнөөдөр бий болгоход 2000 оны ихээр бол Монгол улсад марафон гүйлтийг бол хүмүүс тоодгүй дэмждэггүй байсан. Энэ утгаараа яг өнөөдрийн оргилд хүрэхэд бол одоо ерөнхийдөө өөрөө багштайгаа энэ бүх одоо замыг засаж бий болгож бүр одоо бусад улс орны одоо тийм өндөр одоо нөхцөл байдал одоо ямар нэгэн том пүүс компани хараа хяналтгүйгээр яг өөртөөхөө зүрхээрээ одоо яг доктор сургалттай бэлтгэл сургалтаа хийгээд гарч ирсэн юм болов гэж бодъё. Сэтгэлд тод үлдсэн тэмцээний одоо барай ямар тэмцээн бэ? Хоёр тоол юм. Ягаад тэгэхээр Апины олимпиад болохоор урилгаар орчиж байгаа байхгүй юу? Бээжингийн олимпиад орох болохоор заавал эрхээ авах шаардлага гарч ирж байгаа байхгүй. Хамгийн гол нь олимпиагийн эрхийг авчиж байгаа байхгүй юу? Олимпиагийн эрхийг аваад дасгалжуулагч багштайгаа хамт тэр олимпийг зориод гараа нь болохоор Тяньваны талбайгаас гараад тэгээ ингээд Бээжингаа төвөөр тойроод шооны өрн дээр хийж байгаа байхгүй. Багш маань гараас гараад барин дээр хүлээж авах бүч юм да. 2003 онд одоо Парисын дэлхийн аварт орж байгаа Монгол улс маань зааж 2 сая хэдэн зуун мянган хүн амтаа байсан. Токиогийн дэлхийн аварт ингээ ороход 12 жилийн дараа юу одоо бас 6 дахь олимпиад ороход манай Монгол улсын хүн ам маань зөвхөн яг Монголд байгаараа тооцоолохлоор 3 сая 300-400 болцсон байх жишээтэй. Ингээ бодглоо энэ 24 жилийн хугацаанд одоо Монголын хүн ам нэмэгдэж яхад одоо яг тэр хүмүүсүүдийг төлөөлөөд одоо жишээ нь том тэмцээн дээр ингээд зогсож гин гэдэг чинь миний ард маш их том одоо нэг ихтгэл найдвар байх юм уу гэж л өөрийгөө багш дээр боддоо шүү дээ. Тэмцээн болго өөрөөр гэсэн онцлогтой. Гэхдээ нэг ийм 11 оны дэлхийн аварга юм уу? 3, 5, 7, 9 миний 5 дахь дэлхийн аварга байхгүй юу? Яг энд муу ялгаа байхгүй нөгөө юу яаж байгаа юм? Эрхээ аваад багштайгаа явж байгаа дэлхийн аварга. 90 хэдэн тамирчнаас 19 дугаар байрт орж байгаа юм уу? Одоо монголчуудаас одоо хамгийн одоо өндөр амжилт гаргасан гэх юм уу? Парис олимпиа юм уу? Ягаад тэгэхээр 6 дахь удаага олимпиад орж байгаа дэлхийд хамгийн анхны хүн болчихж байгаа байхгүй юу? Өмнө би чинь 2012 онд Лондонгийн олимпиад туг барьсан хүн. Өшөө зөндөө олон одоо хүмүүс ингээд Монгол улсын тугийг ингээд барих одоо хүсэл мөрөөдөлтэй байдаг. Тамирчгүйнээ бас нэг хүсэл мөрөөдөл. Гэтэл тугчаар орсон. Алюминий дахиж итгэл өгөөд ингээд тугчаар орсон. Тэгээд манай Монголд маань бас медаль авсан. Тэгэхээр бас амар их бас болгон сүлэлтэй. Мөн Лондонгийн олимпиад тугчаар бариад манай Монгол улсаас маш олон медаль авсан. Тий. Энээс өмнө дахиад нэг 4 жил ингээд алхахад одоо Хятадын улсын Бээжин хотод болсон шууны өрийн цэнгэлт хэд манай Монгол маань анх удаа алтан медаль, мөнгөн медаль энэ авсан. Яг энэний өмнөх гараагийн одоо тэр цэнгэлтэд Монгол улсын төрийн дуудыг мандуулсан гавьяа юм уу? Одоо яг тухайн одоо тэр цэнгэлгэд болох, тухайн хотод болох одоо бүх одоо нэг жаврын үргээд замын зарч өгсөн хүн би юм болоо гэж боддог. Гайхалтай гоё зөвлөл байна шүү дээ. Та тэгэхээр хэдэн олимпиад одоо Монголын багийн тугчаар оролцож байгаа? 2 олимпиад, 1 тугчаар орсон. Энэ бас гайхалтай нэр хүндтэй ирэх шүү тий. Ерөнхийдөө тамирчин хүнд одоо ийм олон олимпиад орж байгаа явцад хоёрын ингээд тугчаар орно гэдэг бас хэр баргийн аавын хүүд заяхгүй юу хэмтэй боломж гэх юм уу? Таны хувьд Монгол улсын рекордыг эзэмшдэг. 2003 оны Парисын дэлхийн аваргад оролцдог жил Монгол улсын марафон гүйлтийн рекорд маань 2 цаг 36 минут орчим байсан. 1984-5 онд хийсэн рекорд байсан юм уу? Бадарчгүй. Тэрийг яг 2003 оны Францын Парис хот болсон дэлхийн аваргаар 2 цаг 26 минут 39 секундын амжилтаар шинжлэл тогтоож хамгийн анх Монгол улсын марафон гүйлтийн рекордыг эзэмсэн байгаа. Тэгээ энэ мөчөөс хойш одоо 3 2007, тэгээ 2008, 2010, 11, 12, 13, 14 он ингээд жил дараалж ингэж одоо Монгол улсын рекордыг бол шинжлэл тогтоож явсан. Тэгээ одоо хамгийн сүүлд одоо 2014 оны 12 сарын 6-ны өдөр Япон улсын Фукуока хотод болсон олон улсын Фукуока марафон гүйлтийн тэмцээнд 2 цаг 8 минут 50 секундын амжилтаар 3 дугаар байрт орон хүрэл медаль авч Монгол улсын рекордыг одоо шинжлэн тогтоосон байдгийг. Ингээд аавыгаа үлгэрлэж ингээд өссөн хүүхэд дэлхийн хэмжээний тамирчин болтох тэр одоо гол түлхэц тэр гол одоо эхлэх цэг нь танд ямар сэтлийг өгөө яг тэр эхлэх цэг нь юу бэ? Аав ээж минь намайг өөрөөсөө тийг ингэж одоо жоохон бахад бол юу ядг байсан.
хордгоо байсан. Өөрийнхөө хүсэл сонирхлоор одоо дуртай юмаа хийдэг байсан. Тэгээд тэр нь нөө ингээд баг байхад ингээд гадаа найз нартаа дандаа гүүр ширээ тоглодог байсан. Тэгэхээр тэр нь ингээд одоо бидний ингээд дасан зохицол бий болоо ерөнхийдөө гөлтлөө орох одоо анхны суурь нь бол тавиад өгсөн. Гэтэл яг тэр хүнэн дээр нь аав ээжийн ч юм уу нэг ингээ гинтийн бэлэг барих ч юм уу тиймэрхүү юм бол надад бол байсан. Амар их нэг бие өвдөг, хоолоо өвдөг, ханиад хүрдэг хүүхэд байсан. Тэгээд яг ингээ мэрэгжлийн спорт руу ингээд орох гэхлээр аав ээж маань болохоор чи бие муу та бол гээд жоохон яг нэг ирээдүйг нь бодоод спорт руу яг ороход бол хориглдог байсан л та. Ерөөсөө дуртай болохлээр за би ерөөсөө гүйе. Спортоор яг эхэлсэн. Яг мэрэгжлийн тал руугаа. Тэгээд тэр хөөс яг спортчин хүний биеийг эрүүл чирэг байлгадаг болохоор яг одоо хоолоо өвдөх янз бүрийн өвчнөөс ингээд ерөөхдөө салаад эхэлсэн. Одоо гэрээтэй хэрхэн яаж танилцчихв? Одоо дөрөв хүүхэдтэй. Ерөнхийд анх 98 онд танилцсан. Би хотоос багшийн сургуулийн бие тэмрийн сургуульд конкурс өгж ороод манай гэргийн маань тархнаас конкурстэй. Тэгээ 98 оны 9 сард анх танилцсан юм уу? Тийм. Тэгээд тэрнээс хойш тэгээд хаан бэлтгэл сургууль нэг яг төрлөөрөө хийгээ. Манай хүн ч болохоор ойрын зай биш болохоор донд холын зай бэлтгэл сургуультай хийж ерөнхийдөө явж байгаа. Тэгээд 2001 оноос ерөнхийдөө ирэх гэсэн. Хүн өөрөө хүссэн юм а хийн гэдэг нь яг тэр хүний ирээдүйн хамгийн гол одоо оч юм уу гал юм уу? Эцэгээс хэдүүл юм бэ? Дөрвөлээ. Манай аав жирмэн хүлээ багш. Тэгээ ээж маань буюу өвөө маань барилдаг хүн байсан. Томоохон өрсөлдөөний өмнө яг одоо барианаас гарах га зогсож байхдаа та одоо сэтгэл дотроо ямар одоо дайн өрсөлдөө өрнүүлэх үү? Муу талаа хэрхэн даван дийлэх вэ? Ерөөдөө хамгийн гол толгуур яг тийм ирч хүч гэх юм уу? Яг энэ ерөөсөө нэгт Монгол улсыг төлөөлж байгаа. Төлөөж энд гарч ирсэн, сонгогдож гарч ирсэн. Гэхдээ Монгол улсыг төлөөж гарч ирэхдээ дэлхийн шилдэгүүдээс би давхар гарч ирсэн. Энэ дэлхийн шилдэгүүдтэй адилхан Монгол улсын шилдэг тамирчин ингээд нэг гараан дээр байна гэж өөрийгөө хурцлаа. Яг энэний ард болохоор ерөөсөө яг гэр бүл ах トゥ хамаад садан найз нөхөд ерөөсөө яг эднэр л байдаг. Гэргийн одоо юу гэж хэлэх вэ? Тэмцээн оролтооны өмнө урд өдөр нь ч юм уу? Яг урд өдөр юм уу, гараан дээр энэ тэр юм уу, яг тухайн үед намайг харж агаад хэрэг сандрал юм уу, янз бүрийн юм байх юм бол хэлнэ. Тийм янз бүрийн байх бол яг намайг байгаагаар нь гэл байлгадаг. Тэмцээний урд өдөр сэтгэл зүгөө та хэрхэн бэлддэг? Бэлтгэл сургалт хийж байхдаа ямар байсан яг тэр хэмжээгээр өөрийгөө 50 байлгаад тэгэл байдгаараа байдаг гэх юм уу. Яг хуу заримдаа бол юу яадаг л да. Тэм доглох ч юм уу янз бүрийн юм бол ингээ гарч ирдэг. Яг тэр үед ингээд одоо угаасаа миний үйл хөдлөл ч юм уу янз бүрийн юм ингээд амтшгүй байдаг. Яг тэрийг маань гэргэн маань ингээд тэр чи ийм олон жил хамт байсан бол тэр шууд миний нүдийг хараад за чи ингэх гээд байна чи жоох ингэчихдэг гээ шууд намайг цаг тухай бүрд нь одоо юу гэдэг юм чиглүүлээд маш хурдтай одоо нэг арга хэмжээ авдаг гэх юм уу? Танд айдас байдгүй. Айдас байдаг. Айдас байжээч би өөрийгөө одоо яг өнөөдөр эр зөрөг ч юм уу өөрийнхөө мэдрэмжийг би олж авч чаддаг. Хэрвээ айдасгүй байна гэдэг бол үндсэндээ энэ спорттой ч юм уу аливаа нэг ямар тийм сонирхолгүй болцсны нэг илрэл юм уу гэж би өөрөө боддог. Айдас байгаад би өөрөө маш их баярлдаг. Айдас сандрал. Яагаад тэгэхээр би ингээд айгаад юм ингээд сандарч ийн гэдэг чинь би яг өөрийгөө за би яг энэ цаг мөчтөр би яг байгаа юм байна гэдэг яг тэр цаг хугацаагаа мэдэрдэг гэх юм уу. Хэрвээ айдас байхгүй нэ гэхлээр уралдах гадагаа чи мэддэггүй, яах гадагаа чи мэддэггүй. Ерөөсөө хос орон зай болчих би болчихж байгаа байхгүй юу. Яагаад хос орон зай гэхлээр цаг хугацаа хамгийн гол бидний хүлээхгүй байхгүй. Цагийг ямар тийм ухрах үн цэнэгүй болчихлоор яг тэр айдас тухайн үед одоо цаг дээрээ та нар амьдрчин шүү гэдэг мэдрэмжийг өгд юм уу? Ерөөсөө битэрийн нэг юм байдаг. Зарчим. Ерөөсөө гэрээс гараад бэлтгэлээ явуулаа. Ерөөсөө тэр одоо янз бүрийн тим бол ерөөсөө баггүй. Ерөөсөө багш тамирчин хоёр гэдэг ингээд явчихна. Бэлтгэл дууслаа л бол тэгэл эхнэр нөхөр гэртээ ирээд бол тэгэл гэр бүлээрээ тэгэл шууд яхаараа нэгээрээ тэгэл хүүхдүүдтэйгээ тоглоод хоол ундаа ээлжиж хийгээл тэгэл ирэхэд байдаг. Яг одоо нөр хийх минутаа ингээд юу яашдаг гэх юм уу да. Төлөвлөждөг. Төлөвлөөс гадна шууд ингээд ялгаа салгачдаг. Нэвтрүүлгээр дамжуулаад гэргээд бас баярлал талхаснаа илэрхийлээш та. За хэлэхдээ бас хоолоо за ингээд тэгэхээр бас аятайханд бас тавьчих хэлж байгаа. Өөрөө үндсэндээ юу яцсан байгаа байхгүй юу? Дөрөв хавааж одоо намайг одоо хөдөлгөх хүч болгосон юм уу? Гол одоо энэ бүх юмыг одоо нэг юу хэмдэ
яг олонд хүргэж өгдөг та бүхэнд баярлалаа. Та олон түмнийг бидний дэмжлэгт та бүхэнд баярлалаа. Гэхдээ яг эхнийхэн төлөө амар их өгнүүд байна. Юу гэдэг юм бэ? Замраагүй байна гэх юм уу? Тэгээ өгөөр илэрхийлээ аргагүй. Спорт юмаа хийхлээр ингээд зүгээр зориг өмнө гарч ирээд байдаг. Яг тэгээд яг ингээд гол ингээд аав ээж ах ихтэй өнөө эхнэр ингээд нөхөрийн байхлаар ингээд нэг хоолой дээр зүгээр. За алс холын Японоос Монгол эх орондоо зорин ирсэн энэ богинохон хугацаанд бас бидний урилгыг хүлээж авсан маш их баярлж байна. Тэгээд оргил дурх зам нэвтрүүлгийн ерхий үеийн тэтгэгчээр 3 үед амьдсан Сахин Бэйлийн үйлдвэрлэдэг Монголын одоо жирийн нэгэн сайхан үйлдвэрлэгч хамт олон Монголос гэдэг байгууллагын хамт олон Сахин Бэйлийн үйлдвэрлэдэг. За эхлэлгүүрийн хажууд дэлгүүрэн байдаг 100 мянган төгрөгийн эрхийн бичгэндээ та дуртай бүтээгдэхүүнээ авахыг бэлэг болгон Монголос бол өрг цэгмийн хамт олноос бэлгэлж байна. За баярлалаа. Оргил дурх зам нэвтрүүлэг энд хүрээд жаргаж байна. Энэ удаагийн нэвтрүүлэгтээ Монгол улсын гавьяа тамирчин хөнгө атлетикийн спортоор 25 дахь жил орчим хичээллэж байгаа Бат очрын Сэр одыг өрн уулзлаа. Энэ спортын ертөнцөөр бүрэн дүрэн аялалсан гэдэг тэтгэлтэй байна. Нэвтрүүлэг маань энд хүрээд жаргаж байна. Тэгээд таны цаашдаа ажил хөдөлмөрт амьдралд нь сайн сайхан эрүүл их тэгш дүүрэн жаргалыг өрөөе. Баярлалаа. Чанарыг эрхэмлэгч үндэсний үйлдвэрлэл Монгол Сахин Бэйли Монголос